Амралтын өдрөө бид бүхэндээ хамт өнгөрүүлж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өдрийн өмнөөс мэдээллийн хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За дараагийн мэдээллийг хүрэхээр сонирхолтой ярилцлага өрнүүлэхээр студид маань зочин хүрэлцэн ирсэн байна. Монголын Оюун ухааны академийн захирал Хатанбаатар. Өдрийн мэнд хүргэе танд. За өөрт ч юм бол нийт телевиз үзэгчдийн сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр Монголын Оюун ухааны академи гэдгийг бас монголчууд бид нар мэддэг болоод нэлээд бүх хугацаа өнгөрлөө. Оюун ухааны академид суралцж байгаа залуучууд маань ч гэсэндээ маш их амжилтыг бол гаргаж байгаа. Нийтдээ 17-оос 14 рекордыг бол манай монголчууд эзэлгээ гэсэн мэдээлэл бас бидэнд байгаа. Тэгэхээр Оюун ухааны академи ер нь сүүлийн үеийн ажил юу байна? За одоо яг тун удаа оролцож байгаа бас тэмцээн уралдааныхаа тухай бидэнд мэдээлэл хүргээч. За Монголын Оюун ухааны академи маань бас үйл ажиллагаа явуулаад ингээд 5 жилийн үрэг үзсэн байна. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд бас бид нар ололттой амжилт бас маш их байна. За мэдээж гарч ирсэн алдаан онооноос суралцаад бас өөрсдөө улам удаа үйл ажиллагаагаа чанаржуулах энэ тал дээр бас бид нар ажлуудыг бол тогтмол хийгээд явж байгаа. За тэгэхээр академи маань илүүлэх одоо оюуны хөгжил, оюуны спортын сургалтын үйл ажиллагааг явуулдаг. За цаашлаа нөгөө тэмцээн уралдаанд оролцохын тамирчтай бэлтгэдэг. Олон улсын тэмцээн уралдаанд дотооддоо тэмцээн уралдаанд зохиогоос гадна олон улсын тэмцээн уралдаануудад бас энэ тамирчдыг тогтмол оролцуулахыг ингээд хичээлсээр өдөө хүрсэн байна. Тэгээ илүүлэх одоо нөгөө спортын яг тэмцээн уралдаан гол төлхөө зохион байгуулдаг учраас энэ 5 жилийн хугацаанд нийтдээ бид нар бас жижиг том нийлсэн дотоод одоо нийт 43 тэмцээн уралдааныг зохион байгуулж одоо бараг 2-3 мянган гаруй хүүхд залуус ахмад үеийг бол хамруулсан байдаг. Тэгээд олон улсын нийт 31 тэмцээнд 45 тамирчныг бэлтгэн оролцуулж одоо олон улс дэлхийн аварга оюуны олимпиад 4 жилд нэг болдог энэ тэмцээн. Нийт энэ 31 тэмцээнээс 350 гаруй медалыг бас хүртсэн. За бага наснд ялангуяа одоо оюун ухааны академи ой тогтоолтын тамирч дээр бас хүмүүс бол мэддэг дээ. Тэгэхээр энэ ой тогтоолтын спортч гэсэн өнөөдөр бол гайхалтай түвшинд Монгол бол хөгжөөд явж байна. За тэгээд энэ хүүхдүүд маань одоо энгийн жишээл бага наснда насан туршидаа ангилд дэлхийн рекордууд бас эзэмшихээс гадна дунд насны ангилд бол одоо дэлхийд номер 1 болсон дээ. Нийт одоо 17 дээд амжилтын 14-ийн одоо Монгол залуучууд маань хүүхдүүд маань эзэмшээд явж байгаа. Тэгэхээр одоо энэ спорт бол үнэхээр гайхалтай хөгжиж байна. Энэ спортыг сонирхогчд маань одоо маш их болж байгаа. За тэгээд яг одоогор бол бид нар энэ зуныхаа үйл ажиллагаанд орсон. Одоо зуны сургалт гэсэн үг. Тэгэхээр орон нутгуудаас ч гэсэн зуны амралттай холбогдуулаад хүүхд залуучууд бол хүүхдүүд маань ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань сурагчид маань ирж энэ сургалтуудаа хамрагдаж байна. Зуны хугацаанд ердөө 2 хэлж ингээд аваад явж байгаа. 6 сарда ихсэн одоо нэг 7 сар наадмын дараа нэг сургалт маань эхлээд. Тэгээд 8 сарда бид нар яг хамгийн том одоо бас нэг гол ажил бол 7 сарын 14-өөс одоо хүүхдийн цагаан нуг цуслантай бас бид нар хамтарч амрагчтай одоо хүлээж авна. Энэ дэр болохоор манай Оюун ухааны академи ой тогтоолтын 1-р шатны сургалт маань тэнд амарж байгаа бүх хүүхдүүд дээр маань бас хэрэгжин 9 наснаас дээш насныхан байх юм. Тэгээ 21-ндээ бас дахиж нэг ээлж авна. За тэгээд 8 сар тэмцээн уралдааны хувьд бол 8 сарын 22-нд Гонконгд Азийн аварга байгаа. Ой тогтоолтын Азийн аварга шалруулах тэмцээн. Энэ тэмцээнд ороод эндээс бас тамирчид маань бас дэлхийн аваргад оролцох эрхээ авах юм. Яг хөө дэлхийн чансаагаар эхний 150 дотор явж байгаа тамирчид бол одоо дэлхийн аваргад оролцох эрхээ халаасалцсан гэсэн үг л дээ. Тэгэхээр шууд одоо энэ дээр манай бас 5-6 тамирчин бол оролцох боломжтой байгаа шууд. Одоо тэгээд дахиад Азийн аваргад нэг 10-аас нэг 15 тамирч очиж оролцсон. Эндээсээ тэгээд дэлхийн аварга оролцох. Яг тэгэхээр энэ одоо энэ оюуны спорт бас олон улс дэлхийд бас гайхалтай хурцтайгаар хөгжиж байгаа. Одоо тэгээд мэдээж шагналын сан ч гэсэн асар өндөр болчихж байгаа учраас хүүхд залуучууд маань бас үнэхээр гайхалтай амжилт гаргая. Дээрээс нь бас энэ шагналын төлөө гэж байгаа. Одоо энэ жилийн дэлхийн аварга юунд хятадд болох юм. Энэ тэмцээнд тэгээд ялагч нь одоо 1 сая юан буюу одоо 330 сая төгрөгийг бодож байна. Тэгэл ер нь дараагийнхан байрууд нас ер нь шагналын сан асар өндөр болж байгаа. Тэгээд энэ хүүхдүүд манаас өөрсдөө идэвхжүүлээд өдөр тутам бэлтгэлээгээд ингэ явж байгаа. Тэгээд 8 сарын 22-нд орчоод 9 сарын 6-нд одоо Туркт цээж бодлтын Турк бас нэг юм тэмцээн болох нээлттэй тэмцээн. Энэ дэр бас манай одоо 8, 9, 10, 11 настай хүүхдүүд маань бас цээж бодлтын тэмцээнд бараг 400 гаруй хүүхдэд оролцохын тэмцээнд бол оролцсон. Индикээс Казахстан, Азербайджан нэлээд олон орноос ирж байгаа. Тэгээд энэ тэмцээнд бол оролцсон. Мөн одоо 9 сарын 7-нд нь болохоор бас яг Меморед Туркийн бас цээж бодлт ой тогтоолт хурдууншлахын аварга шалгаруулах тэмцээнд бас ингээд оролцсон. Одоо ингээд ер нь 8-9 сараас эхлээл тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцдог. Яг яагаад ингэж юм гэхээр нэг дэлхийн аварга 12 сард байгаа. Дэлхийн аваргаас өмнө бид нар бас дур ажныг тамирчин 2-3 тэмцээнд оролцсноороо илүү бас бэлтгэл хангадаг тэрэж туршлага суудаг тий.
Тэгэхээр би дэлхийн аврагт ч гэсэн арай нэг даацтай хийж чадна гэсэн үг л дээ. Тэгэхгүй шууд дэлхийн аврагт орчуулаас хэцүү. Тэрнээс одоо ингээд 2-7 хоног 3-7 хоног тутам л тэмцээн уралдаан ингээд болж байна. Яг бидний ярьж байгаа энэ мөчөд хүртэл Английн одоо авраг шалгаруулах тэмцээн болж л байна тий. Тэгэхээр яг хоо бид нар бол мэдээж энэ бүх зүйл бол санхүү зардалтай холбоотой байдаг учраас ингээд явж байгаа. Тэгээд одоо нэг академийн бас төлөвлөсөн нэг ажил бол нэгэнт одоо үр дүнгууд маш гайхалтай ингээд батлагдаад ингээд явж байгаа учраас бид нар бас одоо илүү төлөв масс руугаа хандах үүднээс одоо ном бүтээлүүдээр нэлээд ажиллаж байгаа. За тэгээд энэ франчайзинг гэрийн салбараа бас ингэж нээж эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт дарханд бас нэгдлээ. Эрдэнэтэд зүү хараад бас Монголын оюун ухааны академийн салбарууд маань үйл ажиллагаа яваад энэ 1-5 сард болсон энэ тэмцээн уралдаанууд орон нутгаас ирж оролцож бас олон жил хичээлсэн хүүхд залуучдаа өрсөлдөж бас медаль авч ийн, амжилт гаргаж ийн. Цаашдаа одоо жилийн дараа энэ орон нутгийнхан бас сайн болох бол улам сайжирна тий. Тэгэхээр одоо хөдөө орон нутагт хүртэл өөрсдөө нээж чадаагүй бөөн потенциалууд байгаа. Тэгэхээр одоо энэ 9 сар гэхэд бас бүх 21 аймаг руугаа бас ингээд хүрэх энэ ажил дээр бас бид нар явж байгаа. Салбарууд бас нэгдэх нь байна. За тэгээд энэ цэцэрлэгүүд дээр ч гэсэн одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн дээр үр дүнгууд маш гайхалтай гараа явж байгаа учраас одоо 2 цэцэрлэгийн 105 хүүхдийн тэмцээн маш сайн болсон. Үр дүн гарсан. Тийм учраас бас энэ 9 сараас цэцэрлэгүүд дээр хүртэл энэ хөтөлбөрөө өгөх боломжтой. Цэцэрлэгийнх нь багш нарын бэлдээд. Тэгэхээр одоо бас багш нар ч гэсэн хандаж болох нь байна. Цэцэрлэгийн эрхлэгч нар хүртэл хандаж болох нь байна. Эцэг эхчүүд гэсэн хандаж байна. Эцэг эхчүүд ч гэсэн хандаж болно гэсэн үг байгаа. За оюун ухааны академиар бол одоо сонь сайхан их байгаа юм байна гэдгийг бид өөрөө ярилцлагаас үтсэн болоо гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа ярилцлагынхаа эхний хэсэгт бол одоо сургалтуудын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна. Юу н танах бас цуслантай одоо яг хэзээс хамтарч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зам одоо албан байгууллагын бас сургалтыг зохион байгуулдаг. Өнөөдөр одоо өглөө гихчлэн MS сэтлэлийн уран бүтээлчд маань маш сонирхолтой сургалтыг авсан. Тэгэхээр хүн болгон одоо өөрийнхөө оюун ухааныг хөгжүүлээд зүтгэн бодох чадвараа сайжруулах боломжтой юм байна гэдгийг бол одоо Хатанбаатарын ярианаас бол ойлгоод байгаа шүү дээ. Заавал тамирчин болоод дэлхийн том тэмцээн уралдаанд оролцоод амжилтыг гаргаад байх албагүй ч гэсэн ер нь өөрийнхөө зүтгэн бодох чадварыг хөгжүүлъя л гэсэн зорилготой ажиллаад байна шүү дээ. Бүрийг. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө энэ явж байгаа үндсийн сургалтуудын бол академи дээр заавал энэ сургалтанд хамрагдсан болгоо оюуны спортын тамирчин болох албагүй тий. Хамгийн гол нь одоо энэ дээр заагж байгаа энэ сурж авсан энэ мэдлэг, энэ чадварыг л ажил амьдрал хичээл номд бол ашигладаг байх шүү дээ. Яагаад гэхээр энэ дээр загж байгаа бүх зүйл өдөр тутмын амьдралтай шууд холбогддог гэсэн үг л дээ. Жишээ нь академи дээр явж байгаа сургалтууд байна те. Цээж бодол биднэрт өдөр тутам тооцоолох хэрэг зайлшгүй шаардлага гарна те хэрэгцээ. За тэгвэл одоо энэ цээж бодлын сургалт байж болж байна. Өдөр болгон л бид нар ном уншдаг. Тэгвэл номыг хурдтай уншдаг. Тэрнийхээрээ маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Хурдан уншлага явуулж байна. Энэ авсан мэдээллүүдийг тогтоож боловсруулж явах шаардлагатай. Ямар ч төрлийн энэ мэдээлэл. Тэгэхээр энэ ой тогтоолтын чадвар шаардлагатай. Ой тогтоолтын сургалт явуулж байна те. Бид нар хизээч гэсэн одоо ингээд аливаа нэг ном уншиж байгаа нөхцөлд ямар нэгэн лекц, ихтгэл, семинарт хамрагдж байгаа нөхцөл, сургалтанд хамрагдж байгаа нөхцөлд тэмдэглэл зайлшгүй хөтлөх шаардлагатай. Энэ оюуны зурглалын сургалтаар ингээд хэрэгжиж байна гэдэг. Тэгэд яа чинь ерөөсөө энэ одоо юу гэдэг юм Рубкин шоч гэдэг юм уу, судокун ч гэдэг юм уу. За цаашлаад одоо энэ англи хэлний гадаад хэлний үг цэжлэх те энэ чадвар. Энийг ойлгосноор заавал англи үг гэхгүй. Бусад хэлний бүх үгийг ч гэсэн хялбархан богино хугацаанд ингэж тогтоох боломж нь бүрж байна гэдэг. Ингээ өөрөөр хэлбэл өдөр тутмын энэ амьдралд нь шууд нөлөөлж болж байгаа те. Дор хаяад энэ ой тогтоолтоор бид нар жишээ дуртахад өдөр тутам бол ой тогтоолтой холбоотой бэрхшээл хүний амьдралд гарч идэг. Энэ бэрхшээлийг хүртэл даван туулахын тулд юу хийх ёстой? Энийг ойлгочиход өдөртөө сэтгэл хангалуун амьдрах энэ боломж нь бас ингээд бүрдээд явчихж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ сургалтуудын онцлог бол ерөөсөө хүний хичээл номд ажил амьдрал нөлөөлдөг гэдгээрээ л онцлог байна. Тэгэхээр өнөөдөр яг миний хувьд бол насан туршидтэй бол энэ хичээлүүдийг ордог. Тэрнээс 10 жилийн яг энэ сурагчдын хувьд бол манай яг бэлтгэгдсэн одоо ингээд туршлагатай энэ багш нар маань ороод явдаг. Бага насны хүүхдүүд ч гэсэн энэ жил сургуульд орох хүүхдүүд ч гэсэн маш уртаа тооцоолдог. Тэгээ тооны машин амьд хүн тооны машин болчоод сургуульд орцоож байна. Энэ бас хамгийн гол нь хүн болгонд энэ байглаас зайсан нөөц энэ чадварыг нээж гаргах дээр нь л бид нар ажилладаг. Өөрөөр хэлбэл нөгөө сурах арга барилыг хүний тарих яаж ажилладаг энэ тохирох аргачлал юу вэ гэдгийг л заавруулж тэ чиглүүлж өгдөг. Ер нь бол багш бол чиглүүлэх зааварлагч тэ. Хамгийн гол нь суралцагч өөрийгөө улам хөгжүүлэгч л байх хэрэгтэй. Өшөө илүү судалдаг. Тэр заасныхаа дагуу очиод дасгал сургуультаа хийдэг. Ингэснээр үнэхээр хүний санаанд орохоор үгүй гайхамшиг бас бүтээж болж байна л доо. Хүн болгонд л тийм боломж байна. Хүн болгонд ийм боломж байна. Тэгэхээр яг энэ үнэтэй холбоотойгоор одоо байгууллагын сургалтууд ч гэсэн маш амжилттай өгдөг. Байгууллагын бүтээмж гэдэг тал дээр бас маш үр дүнтэй болчихж байна. Тэгээ хүчний байгууллагууд дээр байна. За тэгэл ер нь банкны салбарын ч гэдэг юм уу. Ер нь бүх байгууллагын бүтээмж ерөөс. Дор хаяад нэг байгууллагын захирал 200 300 ажилтнтай байлаа гэхэл
бүх ажилтнтайгаа уулзахдаа хүртэл нэрээр нь хандаа ярилцдаг тий. Дорой утасныхын дугаарыг хүртэл мэддэг байх гэл. Зүгээр л наад захын чадварыг л хүнд суулгаж өгч яах гэдгээр л онцлог байна. Тэгэхээр одоо сургалтууд байна, тэмдэглэлийн сургалт гэж байна. Яг энэ сургалтуудын дагуу бол тэмцээн уралдаан явагдана тий. Нэг тамирчин одоо тухайлбал яг тэмдэглэлийн төрлөөр дагнах уу, аль эсвэл одоо 6-7 төрлөөр одоо оролцох боломжтой гэдэг юм уу? Тэг хөрвж болно. Ерөөсөө одоо жишээ нь манай энэ өсвөрийн тамирчид ялангуяа бүгд жигд хөгжиж явж байна. Номыг хурдан уншдаг хүүхд залуучууд байна. Тоог маш хурдан бас давхар цооцолол явж байна. Хажуугаар нь ой тогтоолтын чадвар, хажуугаар нь шоонуудаа эргүүлж байна. Хажуу спорт өрөлтөөрөө ингээд явчихж байна гэдэг. Бусад бүх чадвар. Хамгийн гол нь одоо нөгөө ялангуяа нөгөө ой тогтоолтын арга техниктэй ингээд суралцсан хүүхд залуучууд болохоор бусад ямар ч төрлийн энэ сургалтанд хамрагдахтаа илүү богино хугацаанд ойлгодог, үр дүнг харуулж чаддаг. Бүх юмны суурил болж өгдөг. Ер нь оюун ухааны суурь бол ой санамж шүү дээ, ой тогтоолт шүү дээ. Тэр энэ хөгжих тусмал бидний сэтгэх үйл явц илүү хурцтай болно гэсэн. Илүү л хурдан сэтгэхэд. Үндсэндээ энэ хөтөлбөрийн зорилго нь юу вэ гэхээр хоёр тархийг л идэвхжүүлдэг хөтөлбөр байна. Хоёр тархи идэвхжнэ гэдэг чинь альва зүйлийг нэг бүтээл сэтгэлгээ өгч байна. Аливаа зүйлийг нэг олон талаас харах чадвартай болж энэ латерал сэтгэлгээ өгчөөд явж байна тий. Тэгэхээр ерөөсөө хоёр тархи идэвхжүүлэх л ийм хөтөлбөрүүд гэсэн үг л. Хоёр тархи идэвхжснээр үнэхээр хүний санаанд орохоор өнөөдөр бас танай байгууллага дээр өглөө тий. Ингээд ороход сургалтад явхад анх ингээд сорил авахд ямар дүр дүн гарч ирсэн. Аргачлалууд заасны дараа дахиад хүний тархи ялангуяа яаж ажилладаг тайлбарлаад тэр зарчим дүрмүүдийг танилцуулаад ингээд аргачлаа заачаа дахиад сорил авахд үр дүн яаж гарч ийн гэдгийг харт. Өөрөөр хэлбэл хамгийн богино хугацаанд энэ үр дүнг өгдөг гэдгээр л онцлог. Ерөөсөө л тархины тохиром тий. спортоор хичээлэхэд бага наснаас л хичээлэх юм бол илүү үр дүнтэй. Бүр багаасаа ингээд бэлтгэгдэж байгаад одоо яг энэ мягмар сөрөмжүүд юм дэлхийн авраг болоод байна, амжилт гаргаад байна гэдэг. Тэгэхээр яг одоо тамирчдын маань хувьд хэр хугацаанд бэлтгэгдэж байгаад энэ тэмцээн уралдаанд ороод амжилтыг үзүүлээд байгаа юм. За магадгүй одоо 2-3 төрөлд одоо дээд рекордын эзэмшдэг тамирчид гэж хэлэх юм байна. За энэ дээр ер нь бол яг хөө энэ дээр би нэг бас нэг ойлголт өгдөг. Монгол хүний нэг дасан зохицох чадвар гэж нэг гайхалтай зүйл байна л да тий. Үнэхээр аливаа зүйлд бол маш хурдан. Үнэхээр яг зорилоод ингээ хичээл зүтгэл гаргахад бол аливаа зүйлийг яг ард нь гарч чаддаг, аливаа зүйлийг ойлгож ухаарч чаддаг тий. Дур айл одоо манайх хүртэл гадаадд очиод үнэхээр ажиллаж байгаа үед урд өмнө хийж байгаагүй ажлаа ямар богино хугацаанд өөрөө болгож чадж байна. Тэгэхээр энэ спорт ч гэсэн Монгол хөгжөөд удаагүй ч гэсэн удаагүй байх тэр хугацаанд анхныхаа багаар орсон тэмцээнд өөр дэлхийн аврагт хүртэл бид нар 3-т орж исэн тий. Тэгэхээр зүгээр Монгол хүүхдүүдийн хувьд бол хүлээж авах, суралцах энэ арга барилыг өөрийн болгох чадвар асар өндөр юм байна гэдгийг л ойлгож. Ингэснээр одоо юу гэдэг юм? Энэ одоо жишээ нь олон жил хичээлсэн Германд бол энэ чинь бүр институт болсон тийм мэрэгжлийн төвшөнд орсон. Монгол шиг одоо бор зүрхээр явдаг зүйл биш байхгүй бэлтгэлээгээд. Энэ чинь тусгай багта тархитлогыг нь хүртэл одоо хэмжиж идэг, долгионы тэмдэглэж идэг тийм. Энэ дээр агцгааж шинэ арга техникийн тархинд одоо нейроны ямар холболтууд үүсэж чинь ерөөсө бүх зүйлийг судалгаа шинжилгээтэйгээр л явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бүр институт бол 20 гаруй жилийн түүхтэй тусгай холбоотой ийм улсууд өндөр хөгжсөн улсууд байна. А тэгэхдээ Монголд одоо хөгжөөд удаагүй ч гэсэн 2 жил хичээлээд бас энэ дэлхийн мондгуудаа үнэхээр ан ман үзээд саяхны нэг жишээ тэгэхэд нэгс 2 сар хагасын өмнө Америкт дэлхийн шилдэг 24 тамирчны дундах ой тогтоолтын халс тэмцээн болсон. Энэ 24 тамирчин бас Монголын 5 тамирчин багцсан бас бахархууштай үйл явдал болсон л да. Германаас 7, хоёрт нь Монголоос 5 хамгийн өндөр. Тэгэл Америкаас 3 байна, Англиас 3 байна, тэ Шведээс 3 байна, Филиппинээс 3 гэдэг энэ байдлаар ингээ оролцсон явсан л да. Тэгэхэд манай тамирчин жишээ нь инхчин маань нэг төрөлдөө 5 төрлөөр өгсөн. Нэг төрөлдөө дэлхийн рекордыг шинжилэн тогтоолоо. Дэлхийн 3 удаагийн аварга одоо Хүзрийн хаан гэж нэрлэгддэг Бен Фредморыг одоо нэг төрөлдөө яаж 4 нэг гэсэн харьцаатайгаар ялж одоо рекордыг тогтоо. Тэр үртэл ялж дэлхийн чансаагаар бас нэг ихний 10-д бичигддэг хүн шүү дээ, тий. Тэгээ ялчиж чинь. Тэгэхээр нэг чинь маань жил хагасын хугацаанд хичээлж байгаа хөлтэй байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээд үр дүнг бол ингээд харуулж чадж байгаа. Хамгийн гол нь
арга ойлгох зүйнд зүгээр тавьж байгаа шаардлага нь юу вэ гэхээр их шаардлага, бага их шаардлага, өдөр тутам хийх гэсэн зарчмыг баримтлаа л гэж байгаа. Энэ юу вэ гэхээр өдөрт ямар ч байсныг давтлага бол хийх ёстой шүү. Тэр нь 5 минут ч байж болно, 5 цаг ч байж болно л гэсэн. Энэ яаж сүүлдээ дадлуулдаг, далд ухамсарч шингэж эхэлдэг те. Хүссэн үсээгөө одоо тэр мэдээлэл харахад л тогтоогож эхэлж штэ. Энд мэдээж энийг тогтоохын тулд маш олон бид нар аргачлалууд ингэж боловсруулж ингэж явдаг л да. Танаа дээр сурч байгаа хүүхдүүдээс хамгийн бага нь хэдтэй вэ? Хамгийн хөгш нь хэдтэй вэ? За яхаа одоо энэ дэр бол одоо нөгөө бага насных нь бол 3 настай хүүхдүүд байна. Гэхдээ энэ бага насны хүүхдүүдийг бол юугаар явж байгаа? Цэцэрлэгээр явж байгаа сургуулийн өмнөх насны. Тэрнээс одоо 3-4 настай хүүхд танхимд цаг 30 минут 2 цаг суух боломжгүй, 15 минутаас илүү төвлөрөх боломжгүй гэдэг те. Тэгэхээр одоо энэ дэр ялангуяа тэр бага насны хүүхдүүдийг бол энэ 2 цэцэрлэгээр франчайзи хөтөлбөрөөрөө одоо багш нарын сургаад сая энэ жилийн хугацаанд бол бэлдэж гайхалтай үр дүнгууд гарлаа. Тэгэхээр одоо багада бол одоо 3 настай хүүхд байж байгаа цэцэрлэгээрээ. Гэхдээ энэ жил сургуульд орох хүүхд бол академи дээр хамрагч болтой. Тэгээ хамгийн ахмад нь одоо тэгээд 70 гарсан, 73 та, 75 та ийм ахмадууд маань бол байгаа. Одоо тэтгэвртэй байгаа. За лам нар байна те. Ингээд олон хүүхд залууч те. Үнэхээр ямар үр дүнтэй бэ гэдгийг л мэдэрдэг. Ер нь бол те. Үнэхээр тарих юм биш. Өнөөдрийн хүрт бидний уламжлалт энэ мэдээлэл тогтоох, тэмдэглэхийн аргачлалууд бол тэгээд үнэхээр бидний хэрэгцээг хангаж чадаагүй юм байна гэсэн л дүгнэлтэнд хүрдэг л те. Тэгэхээр хамгийн гол нь одоо энэ дэр бол насны хязгаар байдаг. Тэмцээн уралдаан дээр гэхтэл одоо тэгэл 80-та одоо ахмад үеийн төлөөлөл болсон тамирчин маань 20-30 та залуучуудыг яалаа сэтгэл хөдлөлөө маш гоё дээр хамт оролцох нь тийм. Тэгэл ерөөсө сэтгэл хөдлөлөө дээд зэргээр ингээл илэрхийлж идэг ийм л тэмцээн байна. Тэгээ түрүүний нэг асуултан дээр бас тэгээ хамгийн олон рекордуудыг бас эзэмшиж байгаа өсвөр насныхан бол байгаа. Тэгээ манай одоо намун тул ял байна. Бараг нэг 2-3 рекордыг бол эзэмшиж, цог бадрах маань дэлхийн 3 рекордыг бас эзэмшиж байна. Харааны сонсголын бодгтол төрөл дээр. За ингээд л одоо манай Прүжо байна. Олон улсын мастер 15 настай, одоо 16 хүрж байгаа хүүхд байна. За Тэмүүл ингээд хүүхд байна те. Ер нь бол энэ хүүхдүүд маань залуучууд маань маш өндөр амжилттай л гарах явж байгаа. Хатанбаатарын хувьд анх бол одоо оюун ухааны академи гэл яг энэ оюун ухааны спортоор хичээлж байгаа Монголын хамгийн анхны хүн гэл бид бүхэнд шинэ сонсогддог байсан л да. Одоо бол харин оюун ухааны академи гэдэг энэ нэг том айлыг толгоолоод явж байна. Олон шанартай болсон байна. Олон тамирчтай болсон байна. Одоо ер нь та нар хідүүлээ байна тамирчид тэгээд оюун ухааны академи одоо нийт ажилчдын тухай ярил. Тэ ер нь яг төв дээр бол бид нар бас цөөх хөлхнээ л дээ. Бас цөөх ангитай хичээл ингээ явцдаг. Яг одоо энэ салбар гэдгээр бас ингээд үйл ажиллагаа явж байна. Одоо Баян Монгол хороололд за 25 дугаар эмийн сан дээр за мөн одоо юун дээр одоо зайсанд бас ингээд эхэлж байна. За тэгээд дархан Эрдэнэт зүв хараад ингээд үйл ажиллагаанууд чигдэрж байна. Тэгээ илүүдлэх одоо энэ дээр мэдээж нөгөө ялангуяа энэ орон нутгийн салбарын бол тамирчтай илүү сайн бэлдэж одоо тэгэл аль салбарынх нь илүү вэ гэдгийг харуулахын тулд бас юм өрсөлдөөн бас бий болж байгаа. Тэгэхээр ер нь салбар болгон дээр ч гэсэн хүүхдүүдэд бэлдэж яадаг. Тэгэл одоо тэмцээнд одоо маш сайн бэлдэж үр дүн гаргахын төв салбарыг ялнаж, төвийг ялнаж гэдэг юм уу те. Ийм яриа хүртэл байж яадаг. Тэгэхээр яг зүгээр бие бинийгээ ялахтай биш хамгийн гол нь тэгэл хүүхдэд юм заа сургасан гэдэгтэй л байгаа те. Тэгэл тухайн бас ялангуяа нөгөө бага насны хүүхдүүд дээр бол хичнээн хүүхдэд юмыг хүргэж байгаа ч гэсэн энэ хүүхдийн хөгжлийн хувьд бол эцэг эхийн оролцоо асар чухал. Ер нь бага насны хүүхдийн хувьд бол эцэг эх багшийн хамтын ажиллагааны үр дүнд л хүүхд хөгжиж юм гурвалсан холбоо байх хэрэгтэй тий. Тэрнээс одоо хичээл дээр хичнээн мундаг байгаад гэртээ очиод даалгавар өгөхгүй бол энэ хүүхд хөгжихгүй. Өөрчлөлт гарна, хөгжихгүй байхгүй тий. Тэгэхэд яасан заасан зүйлийг гэрт нэг өдөрт нэг ядаж 10 минут 15 минут хийх боломжийг эцэг эх зайлшгүй олгох хэрэгтэй. Үнэхээр л одоо хүүхдээ хөгжүүлэе гэж чадвал 24 цагийн 15 минутыг тэр зүйлд нь эцэг эх нь зарцуулах л ёстой байхгүй тий. Ингэж чадсан хүүхдүүд ямар гайхалтай хөгжиж байна вэ? Ер нь бол сургалтын дээр ч гэсэн ийм одоо юу гэдэг бас нэг сөрөг хандлага зарим тохиолдол гардаг. Бүх юм 100% чигш байхгүй шүү дээ тий. Манай хүүхдэр инглээ. Тэгэхээр бид нар асуудаг. Та хүүхдээ үнэхээр яг энийг үнчээр бид нарт хариулаад байгаа. Та хүүхдээ өдөрт нэг 10 минутыг 5 минутыг 15 минутыг зарцуулж чадсан уу гэдгийг л асуудаг. Үнэхээр зарцуулаагүй бол яс та анх гэрээ хийхдээ гэрээгээ уншихдаа энийг хүлээн зөвшөөрж ирсэн. Багш нар гаднаасаа хүүхдээ өгчөөд одоо багштаа нэг ч уулзж байгаагүй тий. Сарын 3 сар хичээлэхэд тэгэхээр яасан багш эцэг чинь хүүхдийн талаар нэгэн л цаг хугацааг зарцуулаад мөнгө төрөөр зарцуулаад ингэж байгаа бол эцэг их бол багштай холбоотой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нь бид нар бас маш сайн ингэж таниулж ойлгоод энэтэй холбоотой зөвлөмжүүдээ ч гэсэн энэ олон нийтийн сошиал сайт руугаа бас ингэж оруулаад явдаг тийм. Тэгэхээр ер нь үнэхээр хүүхдээ сургая гэвэл эцэг их бол багштай холбоотой байх хэрэгтэй л гэдэг.
өөрийгөө хүлээх хэрэгтэй гэж. Одоо энэ тэмцээн уралдаанд оролцоод байгаа төрлүүдийг нэг энгийн үгээр үзэгчдэд тайлбарлая л да. Тухайлбал сонсголын тэмцээн гэж тэгж тийм сонсох гэж байна. За тэмдэглэх гэж байна. За эдгээрт яг яаж оролцох хэрэгтэй юм бэ? Тэмдэглэх гэхээр тухайлбал ингээ харж байгаа хурдан бичгийг хэлээд байгаа мó. Сонсох гэхээр тий. Одоо энэ дэр нэг юм зүйл байна. Зүгээр ой тогтоолтын тэмцээн бол үндсэндээ бол нэг 10 төрлөөр явагддаг. Энэ дэр бол харааны болон сонсголын ой тогтоолтын төрлүүд байдаг. Одоо жишээ нь сонсголын ой тогтоолт төр төрөл нь ямар байдлаар явж байгаа нөхөр 400 цифрыг санамсаргүй байдлаар л одоо англиар хэлнэ гэсэн үг байхгүй. Секунд тутамд нэг цифр 5 0 гэл тэ 7 2 гэл нэг англиараа 400 цифр хэлээд дуусгаад энэ оролцогчд маань хэлсэн 400 цифрыг бүгдийг санахыг хичээнэ гэсэн үг. Алд хүртлээ оноогоо тооцсон. Шалгасан 6 дугаар цифр дээр алдчих юм бол 6-аас хойш хичнээн зүгээс нь ч гэсэн оноо тооцгүй 5 цифр тогтоосон гэж хатуу үнэлдэг байхгүй. Тэгэхэд одоо энэ дээр цог бадрах маань жишээ нь 2 сарын өмнө Сингапурын нээлттэй тэмцээнд одоо 400 цифр хэлээд дуусгаад 391-ийг алдаагүй санаж дэлхийн рекордыг бас шинжилж 392 дээр алдчихж байна тий. Тэгээд өөр харааны ой тогтолт яг юун тодорхой ус хэдэн зуун зураг ажиглана тий. Тэгэл тэрний дараалуудыг тогтооно. Дараа шалгуур нь яаж юм хэрэг хэдэн зуун зургийнхын байрал өөрчлөгдөд ирж байна. Тэгэл аль нь нэгт ус аль нь хоёр дахь зураг байсан яг юу гэдэг нь тодорхой ус хийсвэр зурагнууд гэдэг. Ингээд нэр зүс царай гэдэг маш олон төрлөөр явчихж байна. Тэмдэглэх одоо оюуны зураглалын тэмцээн уралдаан бол одоо жишээ нь хэд хэдэн хувилбараар явагдана л да. Эхлээд аудио хэлбэрээр хүний ярьж байгаа цаг ярьж байгаа зүйлийг оюуны зураглал руу оруулах хэрэгтэй тэмдэглэх ганцхан цаас руу багтааж оруулах гэсэн. Дараа нь нэгэн цаасаараа тэр ярьсан зүйлийн агуулгыг асар өндөр хувьтайгаар ярих хэрэгтэй. Дис дараалалаар нь тий. Эндээс шалгуулдаг. За мөн одоо дараагийн хувилбар нь болохоор одоо 150 хуудастай ном өгдөг ч юм уу. Тэр энэ 150 хуудас цаг хугацаа өгнө. Тэр хугацаанд уншиж явахдаа тэмдэглэгийг өгтөлнө. Мөн ялгааг нэг цаас руу оруулах хэрэгтэй. Дараа нь нэг цаасаараа 150 хуудас номын агуулгыг дис дараатаа ингэж ярих хэрэгтэй. Бүх мэдээллийг энэ нэг цаас руу оруулах хэрэгтэй. Энэ нөгөө дараа нь давтгаж гисэн ялбар байдаг. Бүх зүйлийг нэг доороос харж яах гэдэг л дээ. Зүгээр шоон гэхэд л дотроо маш олон төрөл нэг гараараа эвлүүлэх, нүдээ боогоод эвлүүлэх, хөлөөрөө эвлүүлэх гэл асар олон. Хөлөөрөө эвлүүлэх гэж асуусан. Тийм хөлөөрөө одоо эвлүүлдэг хүүхд залуучууд маань байна те. Ингээл явчихдаг. Тэгэхээр ингээд хурдан уншлага гэхэд л те. Урд өмнө хааж одоо хөвлж гаргаж байгаагүй юм текстүүдийг л уншуулдаг. Тэгээд дээрэс нь ойлгоцсон шалгадаг. Эндээс юу ойлгосон мэт маш олон янзаар шалгана. Тестүүд байдаг. Асуулт асууж хариулж өчөх байдаг. Үг нөхөж өчөх байдаг. Ингээд дотроо өөрснө гэсэн юм дүрм журмуудтай л да. Би нэг сонирхоод нэг зүйлийг асууя. Нэрийг нь ол хэлэхгүй. Нэг сургалтын төв дээр би очиж сонирхлоо. Тэгэхээр тэр сургалтын төв бол одоо хүүхдүүдийн баруун тархийг илүү хөгжүүлж өгснөөрөө тий хоёр тархийг илүү зэрэг хөгжүүлж өгснөөрөө одоо нүдэ боож байгаад юу ч харахгүйгээр өнгө ялгах чадвартай болгодог гэж байна. За тэгээ дээрээс нь бас одоо номон дээр одоо үсэг магадгүй одоо тэмтэрэхгүй шүү дээ. Одоо үсэг бол тоож гарч ирэхгүй номны тий. Ингээд одоо мэдрэмжээр уншдаг гэд. Энэ юу нэр боломжтой зүйл юм бэ? Би бол тухайн үед үнэхээр гайхаж хүлээж авч байсан юм зүйл байдаг юм болов уу гэж маш их гайхсан. Тийм. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг зүгээр энэ тэмцээн уралдаанд л ор гэж хэлэх гээд. Үнэхээр тийм зүйлүүд. Өнөөдөр энийг боломжгүй байхгүй гэдэг л одоо Америкээс хүртэл одоо энэ Оросоос үүдэлтэй л дээ. Би ч гэсэн очиж сууж л байсан. Үнэхээр энийг анх сонсчоод 2009 онд очиж Москвад очиж сууж л байсан. Тэгэхээр зүгээр энэ дэр бол тий яг зүгээр тэр юг үүсгэж байгаа юм биш. Үнэхээр боломжгүй. Тий хизээч үнэхээр одоо тэр шок холиод өгөхөд хараачгүйж аваад ивлүүлж ийн үнрээр одоо ивлүүлж ийн энэ тэгвэл одоо боломж үнэхээр тэгж чаддаг бол манай актем дээр ирээд тэгээд нэг харуулаа л гэж хэлдэг. Тий тэгвэл үнэхээр яг бод дээр итгийял гэж. За баярлалаа. Би одоо хойд бас маш их гайхчихсан. Яг ингээд үнрэл одоо магадгүй ингээд харандаа үнэрлээл ягаан өнгийн харандаа байна гэд мэдээд байдаг. Надад их сонир бас сонсож байна. Тэгэхээр яг хаа зүгээр энэтэй холбоотой хүмүүс бас өөрсдөө тэгээд судлаад үздэг. Үнэхээр тэгэл тэр мэдээж одоо тайлбарж байгаа тэр тайлбарын няцаалтуудыг бас үзэж болно те. Үнэхээр одоо шууд аваад одоо энэ дэр бол Руб шоуны тэмцээн тий одоо харахгүйгээр эвлүүлэх төрлүүд байд. Энийг чинь хүн харж холиод өгөхөд хараад бүхнүүдийг тогтоогоод энэ нүдлийн шоочод тогтоогоод харахгүй эвлүүл. Тэрнээс аваад шууд эвлүүлнэ гэдэг ийм зүйлд өнөөдөр үнэхээр байсан бол яагаад энэ олон улсын тэмцээн уралдаанд улсын аварга дээр ингээд оролцож чадахгүй оролцохгүй байгаа тий тэрийг л харах хэрэгтэй. Үнэхээр чаджул тэмцээнд оролцоод харуулах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр энэ үнэхээр минут боломжгүй. Энийг бол би хувьдаа 100% нэцээнэ гэсэн. За баярлалаа. Бидний ярилцлага цагаас богино байлаа. Бид оюун ухааны академийн тухай, за түн сурулж байгаа хүүхдүүдийн тухай, дэлхийн одоо рекордыг эвдэж байгаа гайхамшигтай хүүхдүүдийн тухай яриад л суугаад байх юм байлаа. Данч цаг богино байлаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд одоо 8 сард, 9 сард, 11 сард болох дэлхийн олимпийн тэмцээнд амжилт хүсье.
За баярлалаа. Тэгээд нэг сүүлийн мөчт бас нэг ганц өгүүлбэр хэлье тийм ээ. Одоо бидний бас нэг ажиллаж байгаа нэг бүтээл маань болохоор юу байгаа? Тун утгагүй бас хэвлэгдэн гарах энэ англи хэлний үг цээжлэх ойдогтолтой аргачлаар цээжлэх ном байгаа. TOEFL-ийн одоо түгээмэл хэрэглэгддэг энэ 650 үгээс 300 үгийг сонгож аваад одоо ойдогтолтын аргачлаар тулгуурлаад энэ зургаар илэрхийлсэн одоо хичээлтэйгээ 2020-ороо. За мөн хоёр дахь ном нь болохоор энэ 300-гээр бас үгийн сүлжээдээр хийсэн. Тэгээ нэм хайрцагтай бас нэг юм багц ном маань одоо наадмын дараа гэхэд бас нээлттэй. Тэгэхээр үнэхээр заавал энэ 300-гээр хязгаарлагдах. Энэ дээр бүх онлууд явчих чинь тий хийх ёстой бүх дүрм журмууд нь явчих чинь аргачлууд нь явчихж байгаа учраас үнэхээр энийг харсан энийг хийж чадж байгаа улсууд маань цаашдаа 300-гээр хязгаарлагдах 3000 30,000 үгээс ч гэсэн цээжлэх нь боломжтой. Энэ бол одоо цоо шинэлэг л арга юм. Яг 2009 оноос хойш ярьж байгаа арга одоо өнөөдөр аль биесээр бас бүтээл болж ингээд гарч байгаа зүйлдээ 2009 онд ирээд энэ талаар одоо 2000 үг цээжлүүлэхийн сургалтыг боллоо 100 хэлээр дуусгаад тогтоодог тий хамгийн гол нь хүний тарих зургаар ажилдаг сэтгэл хөдлөлөөр ажилдаг тий мэдээллийг ялангуяа боловсруулахад энэ хоёрыг бид нэр хослуулж чадсаар бүх төрлийн мэдээлэл хүлээж авч боловсруулах боломжтой гэдгийг ингээ харуулж авч байгаа. Тэр академийн талаарх одоо энэ мэдээллүүдийг мань бас бидний одоо нөгөө сайтаар бас мэдээлэл аваарай. Mind Sports гэмээр нэгэд байгаа. Тэгээ Facebook дээр ч гэсэн Монголын оюун ухааны академи маань өдөр тутмынхаа мэдээлэл зөвлөгөөнүүдийг бол ингээд оруулаад явчихдаг гэсэн үг. За баярлалаа урилга хүлээж авч хүрэлцээрсэн дахин баярлалаа. Тэгээд бас англи хэлний одоо ном гарах гэж байгаа байна. Энэ бол үзэгчдэд бас нэлээд дөхөн байх болов гэж бодож байна. Тэгээд та бүхний цаашдын үйл ажиллагаа тэмцээн уралдаанд дахин амжилттай хүсье. За баярлалаа. За үзэгчдээ өдрийн мэдээллийн хөтөлбөрийн зочны